Тэрбумбат үндэсний хөдөлгөөн ногоон дарах 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд ногоон ирээдүйн төлөө амьд өгүүлэлт эцэг сэдэвт богино хэмжээний видео контент гар зургийн уралдааныг зохион байгуулж шагналыг гартууллаа. Уралдаан ерөнхий боловсролын сургуулийн өмнөх байгууллага Багаан гих гэсэн 3 төрлөөр явагдаж нийт 48 бүтээл ирсэн байна. Тэд байгаль орчныг хайрлан хамгаалах, ногоон мод тарихад уриалсан бүтээлүүдийг хийж хүргэжээ. Монгол улсын хэмжээнд тэрбумбат үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байгаа. Манайхул аймаг бол ногоон дахин 2030 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг сурчлах, олон нийтэд танин мэдүүлэх, түгээ сурчлах, мод тарих үйлсийг бүх нийтэд танин мэдүүлэх юм зорилгоор нийт бол яг 4 сараас энэ арга хэмжээ маань эхэлсэн. 4 сарын 29-нд уралдааны дүнгээ гаргаж өнөөдөр шагналыг гартуулах болж байгаа. Багаангийн сурагчдын дунд бол нийт 32 хүүхэд бол оролцсон. Эндээс бол эхний 3 байр нь бол энэ босрлын газартаа хамтраад бол зохион байгуулалтын шалгууруулах ажил хийсэн. За энэ 1-р байранд орсон хүүхэд бол мод тарих нь бол мод тариагүй байхын ач холбогдлыг харьцуулж үзүүлсэн мэтчилтэй 2-р ангийн сурагч нь болохоор манай дархны онцлог бүтээн байгуулалтыг оролцуулаад ногоон дархан маань ийм бүтээн болоосаа гэсэн хүсэл зорилгоо илэрхийлсэн байсан. Сургуулийн өмнөх босрлын байгууллагууд нь болохоор сургуулийн хүүхдүүдийг мэргэжлийн байгууллагуудаар очиод мод тарих тэгээд түгээн сурчлах юм ажлуудыг хийж байна. Ахлагангийн сурагчид болохоор нэрэл хийх хугацаандаас өөрсдийнхөө хэмжээнд 5 ширхэг мод тарих тэгээд иргэдээс эрэл хайгуул хийж мод тарихын ач холбогдлыг өөрсдийн хэлбэр биелэлээр сурталчилсан байдлаар ийм бүтээлч тийм шинжлэх ажлаар хийсэн байсан. Энийг болохоор нөгөө хамаатны ихчээсээ сонсчихсан. Тэгээд энэ бүтээлийг хийх гэж ер нь дархан даяар их явсан дөө. Тэгээд энэгээр болохоор би ер нь хүн болгон ихтлэгдээ мод тарих хэрэгтэй шүү л гэдгийг харуулах чинь. Ер нь 2 хоног л хийсэн. 2 хоног тэгээд сэтгэл их өндрөнөө гоё. Ер нь л мод тарьж байгаарай л гэсэн юм да. Бид 2-р харин бид 2 зургаар оролцсон байгаа. Хүүхдүүдийг мод тариасаа гэж бодсондоо модны тухай зураг зурсан. 2 цаг л болсон. Тэгээ хоёулаа зурсан. Модыг ер нь арчилж тарьж тэгээд манай дархан хот байгаль орчин маань яаж харагдах вэ гэдэг тэр талаар тусгасан. Бүгдээрээ байгаль ихтлэгийг арилж модоо тарцгаая. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд явуулсан уралдаанд тэргүүн байранд 31-р цэцэрлэг, дэд байранд 10-р цэцэрлэг, удаах байранд 13-р цэцэрлэг. Харин ерөнхий боловсролын сурагчдын дунд явуулсан уралдаанд тэргүүн байранд шинжлэх ухаан технологийн их сургуулийн лицей сургуулийн сурагч Отгон Тэнгэр, дэд байранд оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 9-р ангийн сурагчид, 3-р байранд оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 1 ангийн сурагч Шинсананаар шалгарсан бол бага ангийн сурагчдын төрөлд тэргүүн байранд од сургуулийн сурагч 5-ийн 12-р ангийн сурагч Мөнх Марал, дэд байранд од сургуулийн 5-ийн 8 ангийн сурагч Хун Цэнгэл Ариун Туянаар, удаах байранд мөн л тус сургуулийн 4-ийн 7 ангийн сурагч Баясгалан нар шалгарчээ.